Сайн байна. Намайг 57 дугаар сургуулийн сурагч Хичээнгүү гэдэг. Тэгээд биднээс өнөөдөр Монголын бахархал гэдэг энд яриа сууж байна. Тэгэхээр бид өнөөдөр өөрсдөө бахархлаа гадны оронд алдаад байна шүү дээ. ЮНЕСКО-ийн соёлын хувьд бид нөө хөөмийгөө хятадын нэр дээр бүртгүүлчихлээ. Тэгээд энэ үн дээр та юу гэх вэ? Хоёрт гэвэл биднээс бахархал болохын тулд үндэсний хувцас хичээлийн дүрм хувцас гэж байдаг шүү дээ. Тэрийг өнөөдөр үндэсний хувцастайгаа одоо хослуулан өмсөх тийм зүйл тэгэлгүй яах вэ? Ер нь дээл өмсдөг өдөртөө болгоё. Тодорхой өдрүүдээр дээлээ өмсчээ, баяр наадмаар дээлээ өмсчээ, цагаан сараар дээлээ өмсчээ, улсын наадмынхаа өмнө дээлээ өмсчээ. Та нар ч гэсэн сургууль дээрээ дээлээ өмсдөг нэг өдөр байгаа биз дээ, тийм ээ? Тэгэхээр монголчууд хамгийн гол нь бусад соёл инглээ тэглээ гэхээс монголчууд өөрсдөө түүнийг эдэлдэг. Монголчууд түүнийг өөрсдөө мэддэг. Монголчууд түүнийг бахархал болгож авч явдаг байх нь явдал хамгийн чухал. Сая олон хүүхдүүд гар өргөөдөөс эндээс өөр за ахын дөө. Ямар асуу? Миний мөрөөдөл бол олон байгаа. Зүгээр би нэг зүйл хэлэхэд Монголын ард түмэн сайхан амьдрах бол мэдээж миний мөрөөдөл. Монголын хүүхдүүд улам одоо сайхан байх нь миний мөрөөдөл. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд 530 мянган хүүхэд орж ийн гэсэн тийм ээ. Цэцэрлэгт 140 мянган хүүхэд. Ихтэй сургуулиудад 160 мянган хүүхэд. Монгол хүн бүрийн бараг 3/1 нь орж ийн. Миний мөрөөдөл бол мэдснээ бодсноо хүнтэй хуваалцах. Ер нь хүнд юм мэдхэд нь туслах гэсэн ийм мөрөөдөл байдаг. Тэгээд миний мөрөөдөл бол монголчууд улам олуулаа болох ёстой гэсэн ийм мөрөөдөлтэй явж байгаа. Та бүхэн бүгдээрээ л ийм мөрөөдөл чинь зорилго болоод биелүүлэхийн төлөө явах ёстой. За. Та одоо дөнгөсөө Монголын бахархлын талаар ярьлаа. Тэгээд таны бахархал одоо юу вэ? Сая би яриад өнгөрсөн. Одоо та бүхэн яриад өнгөрсөн сэдвүүдийг яриад байна шүү дээ. Тэгэхээр миний бахархал бол Монгол хүн болж төрснөөрөө би бахархдаг. Эх орноороо бахархдаг, газар нутгаараа, соёл зан заншлаараа, түүхээрээ би ирээдүгээрээ бахархдаг тийм ээ. Тэгээд энэ бахархал гэдэг бол айл бүхэнд байдаг. Хажуудаа байгаа сайн эгчээрээ, сайн ахаараа, сайн ааваараа бахархаж явах хэрэгтэй. Лавгцэн гэдэг. Тэгээд та дөнгөсөө Монголын бахархлын тухай ярьсан. Тэгээд Улаанбаатарын бахархал, аймгийн бахархал, одоо сумын бахархал гэж яг юу юм бэ? Яг үнэн. Улаанбаатарын бахархал гэвэл юу байх вэ? Манай одоо Сүхбаатарын талбайч гэдэг юм уу тийм ээ. Улаанбаатарын бахархал гэвэл тэр одоо Чингис хааны хөшөө. Улаанбаатарын бахархал гэвэл бүгдээрээ л ярил л дээ. Дүүрэг дээр ийм бахархал байдаг. Хамгийн гол нь бид нар нэг ийм байшин барилгатай холбож бас яриад байна. Би түрүү хамгийн гол нь ирсэн. Та нартай хамт амьдарч байгаа хүмүүсээр бахархах. Улаанбаатарын бахархал одоо энд сууж штэ. Энэ дөрвөн залуу. Медаль аваад ирсэн энэ залуучууд Улаанбаатарын бахархал мөн биз дээ тийм ээ. Надахаас төрсэн Улаанбаатарын одоо хороол төрсэн олимпийн манай авраг Бадар ууган мэдж байгаа Улаанбаатарын зүгээр л хорооллын хүүхэд шүү дээ тийм ээ. Сэрдам олимпийн мөнгөн медальт бас л хороолд байгаа энэ хүмүүсээрээ бахархах. Улаанбаатарт байгаа сайн дуучтаараа бахархах. Улаанбаатар одоо Камертон хамтлагийн болдоор бахархах тийм үү? Болно үстэй. Эн чинь бол Монголын бахархал мөн биз дээ. Улаанбаатарын бахархал шүү дээ. Яг иймэрхүү байдлаар хүнээр хажуудаа байгаа амьд бахархлаар тэгээ түүнтэй өрсөлдөж болдог тийм бахархал байх явдал бол хамгийн чухал байгаамаа. За ингээд одоо ингээд хичээлийн цаг дуусч гин үү? Одоо цаг ер нь юу болж байна? За одоо 3 минут үлдсэн юм байна. За миний хөө. Товчхон микрофонгүй асуучих болно шүү дээ. Би сонсон. За зүгээр микрофонд авцсан байна. За би Цэцэн цуслаар сургуулийн 5 ангийн сурагч байна. Та энэ одоо Монгол орны энэ газар нутгийн нэг одоо гадаадын орны компаниуд одоо ингээд газар ухаж хажууд нэг айл гэр байлаа гэж бодоход тэрийг өөр газар нүүдэл суулгаж хийхийг та эрх чөлөө гэж бодож байна Монгол хүний эрх чөлөө. Ер нь бол одоо тэр газар нутгийн тухай гадаадын компаниуд орж ирээд ажиллаад байна, ашиглаад байна гэж яриад байна тийм ээ. Ер нь энэ төр засгаас явуулж байгаа бодлого энэ бүхэн дээр хяналттай хүн харж яах гэдэг бол хамгийн чухал зүйл. Хамгийн гол юм бол тэр газар нутг дээр амьдарч байгаа хүмүүс тэр эрхийг эдлэх ёстой тийм ээ. Тэр хүмүүсээс асуудаг, тэр хүмүүст тэр одоо ашиглаж байгаа баялаг олдож байгаа зүйл нь эргээд тусдаг, эргээд боловсролдоо хөрөнгө оруулалт болж ирдэг, эргээд Монгол хүндээ хөрөнгө оруулалт болж ирдэг ийм байх ёстой. Бид нар дэлхий дээр амьдарч байгаа учраас мэдээж дэлхийн хүмүүстэй хамт амьдарч хамт улс орноо хөгжүүлэхийн төлөө явах ёстой. За манай нэргийгтэл гэдэг ирээдүйд дэлхийд дахинд хүмүүс оюун ухаанаараа дайдаж улс орноо хөгжүүлэх ёстой гэж би ойлгодог. Тэгэхээр оюунлаг ард түмнийг Монголдо бэлтгэхийн тулд цаашдаа ямар үйл ажиллагаа хийх ёстой болоо? Хамгийн түрүүнд боловсролд хөрөнгө оруулалт хийх ёстой тийм биз? Олж байгаа мөнгө төгрөг энэ зүйлээ боловсролдоо хөрөнгө оруулалт хийх ёстой. Хүүхдүүд нь ард түмэн өөрсдөө хичээх ёстой. Ер нь хамгийн гол зүйл Монголд одоо ирээдүй юм байна, тийм байна гэж та нар яриад байна. Ер нь Монгол сайхан болоход хэнээс хамаарах вэ? Биднээс хамаарна, өөрсдөөс хамаарна шүү дээ. Ер нь нэг л өдөр та нар аав ээжийнхээ хажуунаас гараад яваад өгөн тийм биз дээ.
Аав ээж чинь чамайг дагаад явахгүй, багш чинь чамайг байнга дагаад явахгүй. Сайн хүн байх, улс орноо сайхан хөгжүүлэх, өнөөдрийн болохгүй байгааг зөв болгох хинээс хамаарах уу? Өөрөөс чинь л хамаарна. Өөрийн чинь л гарт байгаа. Ийм учраас л би энэ зүйлүүдийг хэлэх гээд байна. За. Товчхон. Одоо 1 минут үлдсэн байна. Элбэгт орж байгаа энэ таны хичээлийг авч болох уу? Хичээлийг авчуулна гэдэг нь энэнийг ингээд авчиж болно шүү дээ. Хэрвээ та нар энэнийг сонирхож байгаа бол би ингээ гарын өвшиг зураад тэгээд та нар энд ингээд принтерлээд ингээд авчиж болно. Энэ би түрүүчийн нөгөө зурсан нодингийн хичээлийнхаа зүйлийг бол арилгаагүй байгаа. Тэгээд эндээс ингээд цаасаар принтерлээд ингээд гараад ирнэ. Хэрвээ сонирхож байгаа бол би чамд өгье. За юу. Тэгээд дээр нь ингээд гарын өвшиг зураад миний энэ нөгөө түрүүчийн ярьсан зүйлүүдийг зураад. Тэгэхээр би түрүүн энэ Монгол бахархал, энэ Монгол газар их шороо, энэ соёл зан заншил, Монгол хүн гээд түрүү миний хэлсэн энэ бүх зүйл юу болж хувирах вэ? Ер нь бид нар өнөөдөр үндэснийхээ аюулгүй байдал, тусгаар тогтнол маань сайн байх ёстой. Үндэсний аюулгүй байдал мундаг байх ёстой. Тийм биз? Энэ бүхний суурь нь юу? Ерөөсөө Монгол хүн шүү дээ, тийм ээ? Ийм бахархалтай энэ бүх зүйлээрээ бахархаж шинэ бахархлыг төрүүлж чаддаг л ийм л Монгол хүн байгаа. Тэгэхээр бүгдээрээ ийм сайн Монгол хүн болохын төлөө, ийм бахархалтай Монгол хүн болохын төлөө бүгдээрээ хичээх хэрэгтэй хүүхдүүдээ. Өнөөдрийн энэ хичээлд оролцож, надаас асуулт асууж, идэвхтэй оролцсон бүх хүүхдүүдтэй их баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Миний биджэхийг өгч. За ингээд ерөнхийдөө дуусч байна. Тэгээ Монголын бахархалтай холбоотойгоор би зүгээр нэг зүйл хэлэхэд хэрвээ та бүхэн Монголын бахархал гэж өөрсдөө бодож байгаа, Монголын бахархлыг бий болгож байгаа, манай ангид ийм сайн хүүхэд байгаа, манай анги ийм сайн юм хийж байгаа, манай сургууль ийм сайн юм хийж байгаа гэвэл энэ Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын хаягаар энэ утсаар ярьж болно. Тэр одоо бид нар интернет бүгдээрээ хэрэгэлдэг үстэй. Ерөнхийлөгчийн ажилтай холбогдоод орё гэх юм бол тэр захидал тэр пресс президент хэмээн гэдэг рүү явуулж болно. Тэр доотлолт нь тэр президент хэмээн гэдээ орох юм бол миний хийж байгаа өдөр тутмын ажил, тэнд хэлж байгаа үг, тэнд зааж байгаа бүх зүйл тэнд байж байгаа. Ороод бидэнд захиа бичээрэй. Дандаа бүгдээрээ газар бүрээ бахархлаа үржүүлж, бахархлаа бий болгож ингэж амьдраараа гэдгийг та бүхэнд бас хамгийн төгсгөлд нь хэлье гэж ингэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгч буюу Монголын бахархал хичээлийн багш Элбэг танд баярлалаа. За баярлалаа хэлье. За тэгэхээр өнөөдрийн хичээлийг хүүхдүүд үргэлжлүүлэх цааш нь явуулах сонирхол нэлээд байх шиг байна. Тэгэхээр энэ хичээл маань бол бас бүтэн жилийн турш үргэлжлэх байх гэж бодож байна. Тэгээд ингээ магадгүй энэ хичээлд оролцож амжаагүй, үзэж амжаагүй хүүхдүүд хичээлийн 2 дугаар ээлжинд явдаг хүүхдүүд бол дахиад Монголын үндэсний олон нийтийн телевизээр 2 цагаас энэ хичээлийг үзэж болно. 14 цагаас тийм ээ. За тэгээд гарыг бариад үзье. Та нарыг чи одоо зураг телевизээр сонсоод байсан. За нааш гараад ир. Эрдэнэ бол аргагүй Монгол Улсын бахархал болж за манай Бат цэцэг наашир. Энэ хүүхдүүдтэй баяр хүргэе бүгдээрээ. За тойроо тэр талаар хүрээд ир. Тэгээд миний хүүхдүүд та бүхэн энд оролцсон хүүхэд бүхэнд энэ Монголоор зөвхөн монголчууд бахархаж байгаа биш. Монголын тухай, Монголын нууц товчооны тухай, Монголын Чингис хааны тухай Америкийн нэг зохиолж гайхамшигтай бүтээл бичсэн. Тэгээд энэ бүтээл, энэ номыг та бүхэнд энд оролцсон хүүхэд бүхэнд өгнө. Энэ дээр дараа нь үлдэж байгаад надаар гарын өвсг зурулж авчулна. За ингээд. За сайн байна залуу. Ахын дүү медаль авч ирсэн. Энэ их мундаг хүүхэд. За нөгөө уудлагын охин шатарчин. За сайн байна. За ийм мундаг энэ хүмүүс бол Монголын бахархал. Би тэгээ сая өөрийнхөө ингэрт явсан би ер нь хүнд юм дурсгах дуртай тэгээд үзгээ дурсхыг өөрөө биччихсэн энэ үзгийг дурсхъя. Бат цэцэгтэй алтан медаль авч ирсэн учраас ингээд алтан үзэг өглөө шүү гэ. За ингээд. За ахын дүү. За ингээд дөрүүлээ. Мундаг байгаараа, улам олон байгаараа Монголын бахархлыг улам олон бий болгоороо. Энэ 4 хүүхэд ингээд алтан медаль авж гээ, мөнгөн медаль авж гээ, аваргуулж гээ. Монголын бүх хүүхдүүд ийм амжилт гаргаж чадах юм бол Монгол орн гэдэг бол дэлхийд яах вэ? Дэлхий бахархдаг орн болно шүү дээ. Тэгээд энэ дэлхий бахархдаг орн болоход нэг алхамжуулсан ойрт үлсэн энэ хүүхдүүд их баярлалаа. Дахиад нэг баяр хүргэе. За сайн байна хин. За хичээл ирсэн явдал их баярлалаа.